Хэрвээ та хөрөнгө оруулж эхлэмээр байгаа боловч аль хувьцаа нөсөж аль нь унахыг нь судалж сайн мэдэхгүй эсвэл зүгээр тийг судалж явах цаг байхгүй нэг аваад л мартчих болдог тийм сонголт хэрэгтэй байвал танд хөрөнгө оруулалтын сан тохиромжтой байж магадгүй. Энэ дан ганц нэг юм уу цөөхөн хувьцаанаас авч 100% хамааралтай болохгүйгээр олон хувьцаанууд руу оруулж эрсдлээ тараан байршуулснаар хөрөнгө оруулалтаа бага эрсдэлтэйгээр хийдэг арга юм. За хөрөнгө оруулалтыг идэвхтэй буюу актив, пассив буюу идэхгүй гэж хоёр бол авч үздэг байгаа. За идэвхтэй нь яадаг вэ гэхээр зэрэг та байн хувьцаануудыг судалж аль нь ашигтай байх вэ, ирээдүйн өгөөжийг судалж агаад өөрөө хизээ орж хизээ гарахаа байнга ингээд идэвхтэй ажиллаж иж хөрөнгө оруулдаг бол харин пассив буюу идэвхгүй хөрөнгө оруулалт нь бол та нэг санд нь та мөнгө л өгчин тэр газар нь ингээд таны тэр хөрөнгө оруулалтыг чи өөрсдийнхөө сангаар дамжуулж хөрөнгө оруулаад хөрөнгө оруулалтыг чи удирддаг тийм сонголтыг нь бол пассив буюу идэвхгүй хөрөнгө оруулалт гэж бол үздэг байгаа. За үүнийг бол одоо эскалатор цахилгаан шатаар аваад үзчих болно. За идэвхтэй хөрөнгө оруулалт нь бол яг та шатаар хөлөөрөө гарна. Харин идэвхгүй пассив хөрөнгө оруулалт нь бол та шууд эскалатор шатаар бол гардагтай бол ингээд зүүрлээд харчиж болно. За эрсдлийн хувьд бол мэдээж идэвхтэй нь бол илүү эрсдэлтэй байдаг. Яг гэвэл зэрэг сан бол өчнөө олон хувьцаанууд руу хийцэн байдаг тул нэг хувьцаанаас бол өндөр эрсдэл өгөх хүлээх нь бол маш бага байдаг. Жишээгээр аваад үзэх юм бол 5%-ийг нь эзэлдэг хувьцааны ханш 10% унлаа гэхэд 0.5% бараг 1% хүрэхгүй алдагдлыг бол тэр санд бол үзүүлж яхад хөрөнгө оруулалтын багцад үзүүлж яхад идэвхтэй хувьцаа одоо та 5 хувьцаа руу 5%-аад хийцэн байлаа гэхэд нэг хувьцаа нь бол 20%-ийг нь эзэлдэг. Тэр хувьцаа бол одоо тал нь унахад л таны багц шууд 10%-аар ингээд уннаа л гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо яг нөгөө эрсдлийн их багын байдлыг бол энэ идэвхтэй бол идэвхгүй дээр бол харж байгаа юм. За эрсдэл өндөртэй байдаг тул идэвхтэй хөрөнгө оруулагч нарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл нь бол идэвхгүйгээс бол арай илүү өндөр байдаг. За хамгийн том бас нэг сангийн том давуу тал нь бол олон хувьцаанууд руу оруулдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар тэр сангийн нэг ч хувьцааг авснаар бол тэр олон хувьцаануудыг нэг өөрөө ингээд түүж авах юм бол бараг 500 мянган ширхэг хувьцаа авах тэр бол их шимтгэлийг бол төлөх бол чадахгүй. За нэг хувьцаа нь л гэхэд $100 $500 ахтал шууд мөнгө нь бол бас хүрэхгүй. Тиймээс бол яг энэ хөрөнгө оруулалтын сан нь бол нэгдүгээрт асар их тэрбум доллар төгрөгийн мөнгөтэй байдаг тул тэр олон хувьцаануудыг бол авч чаддаг байна. Хоёрдугаарт тэр хувьцаануудыг авцсан байдаг тул яг тэр шимтгэлийг бол хөрөнгө оруулагч нар олон дахин тэгж өөрсдийнхөө багцыг бүрдүүлж хувьцаа авахгүйгээр ганц санг авцснаар бол 500 мянган ширхэг хувьцааны авах тэр шимтгэлээр дан ганц нэг сангийн нэг жирхэг авахтай ойролцтол хэмнэлт гаргаж байна гэсэн үг. За тэгээ мэдээж төрөлжүүлэлт бол түүнийгээ дагаад бол байдаг байгаа. Хөрөнгө оруулалтын сангууд нь дотроос олон янзын төрөлттэй байдаг. Гэхдээ ерөнхийд нь бол дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтын сан. За дотоод дотроо бол бас дахиад бирж дээр арилжаалагддаг, бирж дээр арилжаалагддаггүй хувийн хаалттай сангууд гэдээ бол харчиж болно. За бирж дээр арилжаалагддаг нь бол Монголын хөрөнгийн бирж байгаа. Мөн Улаанбаатар үндэс цаасны бирж гэж бол байдаг. Монголын хөрөнгийн бирж дээр бол ард санхүү нэгтлээс гаргасан үндэсний өвчлөлийн сан гэд хос гэдэг тикертэй сан байна. За бас мандал ирээдүйн өсөлт гэд хөрөнгө оруулалтын сан бол байдаг байгаа. За тэгэхээр энэ хоёр сангийн мэдээллийг яаж олох вэ гэдгийг Монголын хөрөнгийн биржээс бол харцгаая. Үндэс цаас гэд бол орчин тэр дотор бол хөрөнгө оруулалтын сан гэх юм бол ийм 3 хөрөнгө оруулалтын сан бол байгаа. За энэ бол би саяны хоёр ярьдаг бол байж байна. Нэг нь бол үндэсний өвчлөлийн сан гэд бол байна. Ард санхүү нэгтлээс гаргасан. За энэ бол 2020 оны 8 сард бол гарсан. Нийт бол 5 тэрбумаар бол гарч ирсэн. Одоо бол зах зээлийн үнэлгээ нь бол 4.2 тэрбумтай байж байна. За ер нь хөрөнгө оруулалтын сан дээр бол хоёр чухал тоог бол заашгүй харж явах хэрэгтэй байдаг. За эхнийх нь бол яг зах зээлийн үнэлгээ, зах зээлийн ханшийг нь хардаг. За нөгөөх нь бол цэвэр хөрөнгийн үнэлгээг нь харах хэрэгтэй байдаг байгаа. За цэвэр хөрөнгийн үнэлгээ гэдэг нь бол яг тэр хөрөнгө оруулалтын сан мөнгөөрөө ямар хувьцаа бондуудыг авцсан тэр хөрөнгийнх нь үнэлгээг бол харуулж яадаг байгаа. Жишээлбэл энэ үндэсний өвчлөлийн сан 5 тэрбумаар хувьцаанууд бондын тэр хөрөнгө оруулалтын багцаа үүсгэхэд бол авцсан байгаад тэр хөрөнгө оруулалтууд нь бол ингээд сая 6 жилд бол өсөөд одоогоор бол энэ
арилжааны мэдээлэл гэж ороод цэвэр хөрөнгийн үнцийг гэж харах юм бол 135 нэг живцээ нь бол 135 болтлоо өссөн байна. Энэ бол анх бол 100-тай яжгаад одоо бол 135 болоод бол удирдах байгаа хөрөнгө оруулалтынх нь багц нь бол 35% бол өссөн байгааг бол үзүүлж байна. Цэвэр хөрөнгийн үнцээр бол. За тэгвэл мандлынхыг бас ингээд харчиж болно. Мандал ирээдүйн өсөлт гээд сан байгаа. За тэднийх бол 21 онд бол гаргасан байгаа. За тэгэхээр арилжааны мэдээлэлгээд цэвэр хөрөнгийн үнцгээд харах юм бол тэднийх бол анх 1100-аар гарсан одоо бол 1700 төгрөг болтлоо бас өссөн юм байна. Эндээс харах юм бол анх 50 тэрбумаар гарсан. Одоо бол 51.7 тэрбумын зах зээлийн үнэлгээт бол байгаа. Гэхдээ цэвэр хөрөнгийн үнцийн нь бол бараг 70 тэрбум бол гарцсан байгаамаа. Тэгэхээр эндээс бол яг нэг зүйлийг бол харж болж ин л та Монголын бирж дээр арилжаалагдж байгаа сангуудын зах зээлийн үнэлгээ нь бол яг энэ цэвэр хөрөнгийн тэр хөрөнгө оруулалтынх нь багцаас нь бол ингээд хямд байгааг бол үзүүлж ин л та. Би бол одоо энэ дээр бол харахад бол мандлынх бол 70 тэрбум гарцсан юм багцтай байхад зах зээл бол түүнийг нь бол 50 тэрбумаар л үнэлж байгаа. За энэ нь бол янз бүрийн шалтгаантай байж болно. Гэхдээ миний бодлоор бол Монголын хөрөнгийн захын хөгжил болон зах зээлийнх нь идэх хүмүүсийн бас мэдлэг нь тодорхой шаардлагатай хэмжээнд бол хүрээгүй байгаа болохоор зэрэг яг энэ хөрөнгө оруулалтын сангууд бол олон улсын жишгийнхээ дагуу бол явахгүй байх шиг. Уг нь бол яах ёстой гэдэг хэр зэрэг би бол 70 тэрбумын багцыг бол 50 тэрбумаар зах дээрээс харах юм бол тийм хямдхан 50 тэрбумын үнэлгээтэйгээр бол аваад 70 тэрбумын ийм хөрөнгө оруулалтын санг бол эзэмшихийг бодсон шүү дээ. Тэгэхээр олон улсын сан дээр бол энийг нь бол ингээд хөрөнгө оруулагчид нь авсаар агаад хямд агамт чинь 50 тэрбумаас нь бол эргүүлээд энэ 70 тэрбум хүртэл нь бол худалдаж аваад ханшийг бол өсөх үйлдэл бол ажиглагддаг. За тэрийг бол би яг энэ гадаад хөрөнгө оруулалтын сангуудыг ярихтаа бол дурдъя. За тэгээд бирж дээрээс бол бас ерөнхий мэдээлэл рүү ороод тузын гишүүд энтрэл харж болно. Санхүүгийн тайлангийг харж болно. Үйл ажиллагааны тайлангийг бас харж болно. Ямар үйл ажиллагаа, ямар хувьцаанууд сангийнхаа мөнгийг юунд оруулсан бэ гэдгийг нь бол ингээд харж болдог байгаа. За нэг зүйлийг бол гэхдээ санах хэрэгтэй. Энэ юу гэхээр зэрэг хөрөнгө оруулалтын сангууд бол тодорхой хугацаатай гардаг байгаа. Энэ хоёр сан бол хорооноос зөвшөөрөл авахтаа бол 10 жилийн хугацаатай бол гарсан. Тэгэхээр яг тэр 10 жил нь бол одоо 20 онд гарсан гэхээр энэ 2030 болон 31 онд бол хугацаанд дуусж байгаа. За хугацаанд дуусахад бол хөрөнгө оруулалтын сан бол энэ эзэмшиж байгаа хөрөнгүүдээ бол зараад мөнгө олгоод тэгээд өөрсдийнхөө зардал болон бусад энэ Каститиан банк энтрих зардлуудыг хасаж өгөөд тэгээд үлдсэн мөнгөө бол хөрөнгө оруулагч нартаа бол тарааж өгөх үүрэгтэй байгаа. Тэгэхээр саяны мандал дээр гэхэд бол би 1089-т 1100 төгрөгөөр аваад ирээдүйд одоо 5 жилийн дараа л болчихж шүү дээ. 2031 он бол 5 жилийн дараа хэрвээ ингээд сан хаагдаад бүх хөрөнгүүдээ зараад ингээд мөнгөний буцааж хөрөнгө оруулагчтай өгөх юм бол тэр үед л одоо 1700-аас өссөн байх байлгүй. Тэгэхээр би бол одоо ингээд 1000-аар авчаад тэгээ ирээдүйд бол бүр ингээд илүү өгөөж хүртэх боломжтой гэж бол харж болно. Гэхдээ энэ дээр бол нэг асуудал нь бол санг хугацаа дуусгаад сунгаж болдог байгаа. Тэгэхээр 2030 он болон 31 онд энэ хоёр сан маань сунгахаар шийдвэр гаргах юм бол одоогийнхоо энэ нөхцөл дээр бол ирчиж байгаа. Өнгөрсөн 4-5 жилд бол яг ингээд тогтмол өсөлтийг бол үзүүлсэн түүх бол харагдахгүй байгаа. Тэгэхээр дахиад л 4-5 жил хүлээгээд мөнгө авах болов гэсэн чинь нэмээд сунгахгүй юм бол буцаад яг энэ анх байсан нөхцөл дээр бол ирчиж байгаа. За ингээд бирж дээр арилжаалагддаг болон бирж дээр арилжаалагддаггүй хаалттай хувийн сангууд байдаг гэж бол ярьсан байгаа. Гэхдээ энэ хаалттай хувийн сангууд нь бол ямар ялгаатай вэ гэхээр зэрэг бирж дээр арилжаалагддаггүйгээс гадна цөөхөн 50 хүртэлх хөрөнгө оруулагчтай байх зөвшөөрөлтэй байдаг. Яг адилхан хорооноос зөвшөөрөл авч иж энэ сангууд нь бол байгуулагдана. Гэхдээ яг энэ бирж дээр арилжаалагддаг сангууд нь бол илүү өндөр хяналтаар бол орж иж бол гардаг байгаа. Энэ хаалттай сангууд нь бол илүү мөнгөтэй хөрөнгө оруулагч нарт зориулсан байдаг. За хаалттай сангуудаас онцлох юм бол Очун гэдэг очир ундрагийн том компани хаалттай сан бол байж гин. Очун гэдэг нэртэй эднэр бол 20 тэрбумын хөрөнгө оруулалтын сантай юм бэлээ. 2029 он зөвшөөрөл авсан. За хамгийн доод
орох хэмжээ нь бол 500 сая төгрөг буюу түүнээс дээш ижиж бол нэг сангийн ирэхээр санд бол хөрөнгө оруулах боломжтой байдаг. Тэгэхээр эндээс харахаар бол яг харахгүй нэлээд мөнгөтэй хүн байжж очооны хаалттай сан руу орж болох байх нэ. За мөн бас нэг ялгаа нь бол энэ хаалттай сан нь бол илүү өндөр өгөөчтэй хөрөнгө оруулалтууд руу орох боломжтой байдаг. Түүнийгээ дагаад бол илүү эрсдэлтэй бол байдаг байгаа. Тэр ч утгаараа илүү их өндөр өгөөж өндөр эрсдлийг хайсан хөрөнгө оруулагч нарт бол энэ сан нь бол таарахаар байдаг байгаа. За хоёр дахь сан нь бол ингээд asset management гэдэг хөрөнгө оруулалтын сан байгаа. Энэгээр нь ороод харах юм бол ингээд ашид аривжих энэ төр гэдэл байж ин та ингээд сангийнх нь сүүлийнх нь хөрөнгө оруулалтынх нь тайлан бол нэг жирхийн танилцуулга энэ төрийг нь харчж болно. За тэд нар бол яг ингээд заацсан байна. Энд бол нэг жирх нь бол 100 төгрөг гэж юм л та. Тэгэхээр эднэрх бол харьцангуй бас хөрөнгө оруулахад бол бага мөнгө дүнгээр бол хөрөнгө оруулах боломжтой байж магадгүй байх. За зорилттой өгөөж нь бол 15% юм байна. Тэгээ эдгээр сангууд нь бол 15%-аас дээш өгөөж авах юм бол тэндээс нь бол илүү их зардлыг бол сан өөрсдийнхөө ашиг болгож бол аавна гэж бол заасан байдаг. Гэх мэтчлэн бас хаалттай сангууд дээр бол өшөө олон нөхцлүүдийг нь бол мэдчихэж орох хэрэгтэй байдаг. За эдний хөрөнгө оруулалтынх нь гүйцэтгэл нь бол 25 онд бол 12% өгөөчтэй бол байсан юм байна. За яг нээлттэй компани хувьцаа бол 50%-ийг нь бол хувьцаа руу оруулаад 40%-ийг нь бол бонд руу хийсэн юм байна. Тэгээд 10%-ийг нь бол ингээд бэлэн мөнгөөр нь бол байлгасан юм байна. Хадгаламжинд энэ төр. За үүгээр бол дотоодын сангуудаа л үзтлээ. Тэгээ бас нэг сан байгаа тэрийг ярьчихъя. За энэ нь бол энэ дээр харуулсанчлан сан гэд харахаар бол 3 сан байгааг бол харж байгаа. Alt T гээд энэ нь болохоор зэрэг сая сүүлд 5 сард гарсан алтны хөрөнгө оруулалтын ETF бирж дээр ажилладаг сан байгаа. Энэ нь болохоор зэрэг гадаадын яг GLD гээд алтны анштай холбогдсон хувьцааг бол Монголын бирж дээр ингээд арилжаалагддаг болцсон гэсэн. За GLD гээд ингээ харах юм бол гараад ирчихэж байгаа алтных нь бол GLD гээд 2004 оноос хойш гэхээр одоо бол 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа юм сан байх нэ. За эднийхийг бол ингээ profile гэдгийг дараад харчих юм бол нийтдээ бол 150 тэрбумыг бол удирддаг юм байна. За тэгээ гүйцэтгэлийг нь харах юм бол сүүлийн 3 жилд бол 30% өгөөжийг бол үзүүлсэн юм байна. Сүүлийн 1 жилд бас 30%-ийг үзүүлсэн. За 5 жилд бол 18% гэдэл бол энд бол харагдаж байна. За энэ дээр бол бас өсөлттэй жилүүд нь бол илүү олон байсан нь бол харагдаж байна. За энд бол Alt T нь бол яг 26 оны 3 сард бол бүртгүүлээд гарч ирсэн юм байна. За арилжаа нь бол одоо харах юм бол 2 дахь арилжаа нь бол 5 сарын 14-нд бол ингээд гарсан юм байна. 5400-аас бол одоо ингээд 5000 хүртлэе бол бас унтсан байгаа юм байна. За цэвэр хөрөнгийн үнцийн нь болохоор зэрэг 5000-тай байсан бол одоо 4800 болоод бас буурсан юм байна. 4800-ийн цэвэр үнэлгээтэй яг GLD буюу цаана байгаа бодит хөрөнгө нь 4800-тай байгаа юм чинь яг энэ зах зээлийн үнэлгээ нь бас тэр хавцаа 4800 дээр бол байх хэрэгтэй гэсэн. 4800-аас хэтэрхий өндөр болоо явчих юм бол хөөсрөлттэй байгааг бол илтгэдэг байгаа. Харин цэвэр хөрөнгийн үнцнээс бага байх юм бол түрүүн сангууд дээр ирсэнчлэн илүү хямд байгааг бол дурддаг гэж бол ярьсан. За Улаанбаатар унцаасны бирж гэж бол бас байдаг. За эднийх дээр бол бас нэг сан байдаг. Тэр нь болохоор INQ гэдэг. INQ нь болохоор зэрэг Nasdaq 100. Түрүүнийх бол Alt T бол алтны ETF-ийг дагдаг бол INQ бол Nasdaq 100 буюу Америкийн технологийн топ 100 компанийг бол дагдаг юм ETF-ийг Монголд бас ингээд уг нь бол оруулаад ирсэн байгаа. Гэхдээ бас л Монголын хөрөнгө оруулалтын сангуудын адил энэ сан нь бол бас арилжааны дүн бол тийм ч их байдг байгаа. Энэ дээр бол одоо арилжааны дүн бол сүүлийн эдийн өдөр бол бүр байхгүй харагдаж байна л да. Тийм болохоор хувьцааны ханшин ч гэсэн яг Nasdaq 100-ийн ханшийг бол бас тэр болгон сайн дагаж бол чадахгүй байгаа харагдаж байна. За энэ мэдчлээ хэдүүлээ Монголынхоо хөрөнгө оруулалтын сангуудыг бол харчлаа. Бирж дээр арилжаалагддаг, бирж дээр арилжаалагддаггүй. За бирж дээр арилжаалагддаг нь бол 3 байгаа юм байна. ETF, алтны ETF бол байгаа. Тэгээ Улаанбаатар унцаас дээр бол бас INQ гээд Nasdaq-ыг дагдаг бол байгаа юм байна. Гэхдээ Монголын энэ хөрөнгө оруулалтын сангууд бол яг энэ арилжаанд тодорхой олон улсын хэмжээний зарчмынхаа дүрмийн дагуу явах тэр төвшөнд арай хүрээг байгаа тул буцааных нь ханш зах зээлийн үнэлгээ энэ төр нь бол
хөрөнгө оруулагч нарт бол тийм ээлтэй бол биш байгаа нь бол яг судлаад ингээ харахад бол харагдчихээн л та. Тиймээс би бол хөрөнгө оруулагч нарт гадаад яг энэ хөрөнгө оруулалтын ETF сангуудыг бол авахыг бол илүү зөвлөж байна. Тэрийг одоо харцгаая. За гадаадын хөрөнгө оруулалтын сан ETF-үүд бол Монголын бирж дээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангуудтай бол адилхан гэдээ бол зарчмын хувьд бол адилхан гэдээ бол ойлгочих болно. Тэгээ олон улсын хөрөнгийн зах дээр арилжаалагддаг тул нэг өдөрт хэдэн 100 тэрбум долларын арилжаа хийгдэж байдаг тул арилжааны идэх багтаагаас болоод мөнгөө хөлдөө хадгалаад байлгаж гин гэсэн ойлголт бол байхгүй. Яг ном журмынх дагуу урт хугацаанд бол ингээд өсөөд явж идэг тийм байгаа. За энийг бол зурагнаас харах юм бол сүүлийн 100 жилийн хугацааны гүйцэтгэлээс харах юм бол S&P 500 өнгөрсөн 100 жилд дунджаар бол 10% өсөж исэн. За 100 жилээр нь харах юм бол түүний 27% нь л унаад 73% нь бол өсөж исэн харагдаж байгаа. Эндээс харах юм бол ногоон өсөлттэй байсан жилүүд нь бол улаан уналттай байсан жилүүдээсээ бол 2-3 дахин өндөр байгаа нь бол илт харагдаж байна. Тэгэхээр үүнээс юу гэж дүгнж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр зэрэг хөрөнгийн зах нь бол богино хугацаанд бол ингээд өсөж бууралт бол үзүүлж идэг. Гэхдээ урт хугацаанд бол ингээд жилийн ямар ч гэсэн 10% өсөлтийг үзүүлээ. Зарим жил бол бүр 20-30-40% хүртэл өсөлтийг бол үзүүлж исэн бол тохиолдлууд бол зөндөө байдаг. Хөрөнгө оруулалтын сан нь бол топ компаниудыг бол оруулж идэг гэж бол ярьсан. Топ 500, топ 100, 1000, 3000 компаниас бол бүрдэж болдог. Ямар ч улсынх байж болно, Америкийнх, Японых, Солонгосынх эсвэл салбарч байж болно. Яг технологийн салбар, худалдааны салбар, үйлдвэрлэл янз бүрийн салбарууд бол байж болно. Тэндээс бол ингээд хөрөнгийн зах нь бол уналт төсөлтийг бол үзүүлж идэг тул өртгөө дундчлах аргыг ашиглах юм бол та нэг хувьцаагаа ингээл тогтмол аваад ах юм бол өсөж гинэ буурч гинэ гэдэгт ямар ч анхаарал хандуулахгүй мартцсан байхад таны хувьцаа бол тодорхой хугацааны дараа ихт бол ямар ч хэлсэн өөжийг бол үзүүлсэн байна. Яагаад гэвэл хөрөнгийн зах нь бол эдгээр том улсуудын хөрөнгийн зах бол урт хугацаанд бол ямагт өссөн байдаг тул. Тэгэхээр өртгөө дундчлах арга нь яадаг вэ гэхээр зэрэг тун ойлгоход амар энгийн байдаг. За та $3,000 байлаа гэж бодъё л да. 6 сар хөрөнгө оруулна. Сар бүр $500 хувьцаа авна. Нэг ч хувьцаа нь бол 1-р сард $220 байсан. Тэндээс бол би $500-аар бол 227 ширхгийг бол авч байгаа. 2-р сард бол энэ сангийн маань ханш $200 болоод буурсан. Тэгэхэд бол би дахиад $500-аар бол 2.3 биш 2.5 ширхгийг бол илүү ихийг бол авч байгаа. Яагаад гэвэл үнэ хямдарсан тул. За 3-р сард бол бүр буураад $180 руу орчлоо гэх юм бол би дахиад $500-аар 2.7 ширхгийг бол авч чадчихаа. За ингээд ханш эргээд өсөх юм бол би $210 дээр 2.3 гэдэг ингээд илүү цөөхнийг авч гин. Гэхдээ би ханш унтсан байхад бол илүү олныг авцсан байгаа тул миний дундаж өртөг бол $200 биш. Минийх бол $188 хүртэл буурч чадсан байна. Ингэж буурснаар бол одоо ингээ эргээд ханш өсгөд бол миний өртөг бага болцсон байсан тул илүү их өгөөжийг бол би ингээ хүртэх боломжтой байгаамаа. За үүнээс би танд бол ямар ч юм хөрөнгө оруулалтын судалгаа хийж явах цаг завгүй та шууд ингээ мэрэгжил хамгийн менежерт нь даатгachж болдог аргыг бол зааж өгч байгаамаа. Та бол яг тогтмол хугацаанд байх хэрэгтэй. Хагас жилдээ бол яг хагас жил болгоо. За улирал бол улирал болгоо. Сар бол сар болгоо. Эсвэл 7 хоног болгоо ингээд хөрөнгө оруулалтаа хийж явах хэрэгтэй. Яг нэг тогтмол дүнгээр нэг тогтмол хугацаанд л хийх юм бол та энэ өртгөө дундчлах аргыг бол ашиглаж болдог байгаа. Ингэснээр бол хөрөнгийн захын уналтыг бол та шууд аваа хийчихэж байгаа. Унах тусам та илүү бага өртгөөр аваад буцаад өсгөд бол та илүү өгөөжийг ингээ хүртэж болдог байгаа. За тэгэхээр гадны ямар сангууд байдаг вэхээр зэрэг той тоомшгүй олон байдаг. Аль улсынхын ямар салбарт хөрөнгө оруулсан хувьцаануудыг авдгийм бэ гэдгийг нь бол харж хэрэгтэй байдаг. За энэ дээр бол би яг ETF-үүдийн жагсаалтуудыг бол харуулж байна. SPY 3Q-тэй энэ сан бол хамгийн их арилжаа бол хийгддэг. За энэ гадны ETF-үүд авахтаа бол яг энэ зардлын буюу expense ratio-г нь бол байнга харж бол хооронд нь бол харьцуулж болно. Тэгээд энэ expense ratio зардлын үн аль болох бага байвал танд бол илүү бага зардалтай гэсэн үг байгаа. Тэгэхээр SPY QQQ авахаас илүү энэ VTI гэдэг хамаагүй бага зардалтайг нь бол авбал бас дайжгүй байгаа. За ногдлын ашигын өгөөж гэж бол байдаг. Эдгээр нь бол
официануудаас аваад сангаа бол бүрдүүлсэн байдаг тул нөгөө эзэмшиж байгаа официануудаас ногдлол ашиг бас авч болдог. За энэ дээр бол харуулж байна. SPY-ийн ногдлол ашиг өгөөж бол 1.1-ээс 1.2% байхад QQQ бол 0.5%-тэй л байдаг. За тэгэхээр QQQ Nasdaq бол илүү цөөхөн ногдлол ашиг өгдөг компаниудаас бол бүрддэг юм байна. За хажууд нь бол VTI бол илүү ногдлол ашиг өгөөжтэй байх нэ 1.2, 1.3%-тай гэдэг. SPY-аас бол бага зардалтай тэгсэн мөртлөө арай илүү ногдлол ашиг бол олгодог юм сан гэж бол ойлгож болох нэ. За тэгээд бас салбаруудаар нь англиад бол үзүүлж байна. XLK гэдэг нь бол яг технологийн компаниудаас бол бүрдсэн хувьцаа байдаг. XLF гэх юм бол яг financial буюу санхүүгийн салбарт хувьцаа оруулсан байдаг. За эдгээр нь л яг бүгд Америкийн компани хувьцаанд бол оруулсан байдаг. XLV гэх юм бол эрүүл мэнд, за XLE бол эрчим хүч, за алтных бол GLD гэдэг тавааруудыг бол бүр яг ингээд англиад бол оруулж болдог. Зис, мөнгө, алт гэд. За дээрэс нь гадна улсуудаар нь бол оруулж болно. За SPY бол мэдээж Америкийн хөрөнгийн зах байна. KWEB бол Хятадынх байна. EWJ бол Япон, EWT бол Тайван, EWY бол Өмнөд Солонгос байгаа. За одоо яг гадаад ETF-үүдийнхээ яаж судалж авдгийг харцгаая. За энийг бол Yahoo Finance дээрээс бол ингээд хайгаад бол хаачиж болно. Тэгэхээр хэдүүлээ хамгийн түгээмэл байдаг бол SPY-г ингээд харчиж болж байна. За энэ дээр бол гол харах зүйл нь бол ханшаа бол ингээд харчиж болж байна. Оол дээр нь тавьчих юм бол гарснаас нь хойш бол ингээд хугацааны ханшиг бол харчиж байна. За ETF дээр юг хвчлээ харддаг гэхэр зэрэг мэдээж 52.7 оныхоо харж байна. За дундаж арилжааныг идэхийг харж байна. 69 сая ширхэг бол борлогдд юм байна. За тэгээд NAV гэдэг байгаа. Нөгөө цэвэр хөрөнгийн үнэлгээ гэж байна. За энэ бол нэгж хувьцааных нь бол $739 байна. За тэгэхэд зах дээр бол одоо яг $737 арилжаал гэж нэр зэрэг яг цэвэр хөрөнгөөсөө бол бага зэргийн хямдралтай бол байгааг бол эндээс бол харж болж байна. За дахиад нэг чухал зүйл нь бол энэ expense ratio-г хараарай гэсэн. Энэ дээр бол expense ratio 0.9% гэж байна. За VTI гэдгийг харж байна. VTI гэдэг бол яг бүр нийт Америкийн олон компаниас бол бүрдсэн байдаг. За эднийх бол yield нь бол 1%, expense ratio нь бол саяны 0.9-өөс бол 3 дахин бага 0.3%-тай л. Сангийн тухай мэдээллийн харъя гэх юм бол та энэ профайл дээр нь дарах юм бол ETF summary гэдэг дээр нь бол яг ямар хувьцаанд одоо энэ бол 100% Америкийн хөрөнгийн зах гэж байгаа. За энэ дээр нь бол ингээд нийт хөрөнгийнхний эзэмшлийн 2.3 их 80-ийн сан байх нэ асар том сан байгаа нь бол эндээс бол харагдаж байна. За тэгээд дахиад нэг харчих зүйл нь бол холдингс гэдгийг нь бол харах хэрэгтэй байдаг. За хамгийн 33%-ийг нь бүрдүүлж байгаа хувьцаанууд бол бүгд бол баг технологийн компаниуд энэ Berkshire Hathaway-с бусд нь бол. За энэ дээр нь бол яг ямар салбаруудад бол илүү дийлэнхийг нь оруулсан юм бэ гэхээр зэрэг 33%, 3.1 нь бол технологийн компаниуд юм байна. За 12% нь бол санхүү, за 10% нь бол бас л мэдээлэл технологийн компаниуд руу оруулсан. Гэхдээ SPY-ыг бодох юм бол эсвэл яг Nasdaq-ыг бодох юм бол илүү олон салбаруудад бол хөрөнгө оруулсан байдаг. За бас перформанс руу орчих хэрэгтэй. За энэ дээр бол яг тухайн жилүүдэд нь бол 20, 10%, 30% дээш бол өсөлтүүдийг бол үзүүлсэн нь бол эндээс харагдаж байна. За мөн 8 онд бол 37% бол унж исэн, 2002 онд бол 21% унж исэн. Сүүлд 22 онд бол 19% унж исэн нь бол эндээс бол харагдаж байна. За уналтын дараа бол ер нь бол асар хүчтэй өсөлтүүдийг бол үзүүлсэн нь бол бас эндээс харагддаг байгаа. Гадны ETF-үүд авахтаа бол яг энэ аль салбарын төвлөрөл нь өндөр байна. Дан ганц нэг салбар дээр 50% түүнээс дээш нь төвлөрсөн байх юм бол асар их төвлөрөл бол байгааг бол харуулж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо технологийн салбар уналтад орлоо гэх юм бол энэ сангийн ханш бол унах бол нэлээд өндөр бас өрсөлдөл бол байгааг харуулж байна. Гэхдээ та энэ EWY гээд Өмнөд Солонгосынхыг одоо хэдүүлээ харцгаая. Өмнөд Солонгос дээр бол хамаагүй өндөр
салбарын төвлөрлийн эрсдэл байгааг бол одоо харуулъя. За эднийх бол ингээд шууд 56% нь технологийн салбар дээр байгаад хоёр компани SK Hynix, Samsung гэсэн хоёрхан компани 44%-ийг нь бол эзэмшиж байгаа. За энэ хоёр компани бол хоёулаа хагас дамжуулагчийн компаниудаа үйлдвэрлэдэг. Тэгэхээр энэ хагас дамжуулагчийн салбар нь уналтад орох юм бол энэ хоёр шууд унаад энэ сангаа бол тэр дор нь бол доош нь татдаг байгаа. Тэгэхээр сангийн гол үүрэг нь бол уг нь бол эрсдлээ бууруулж илүү тогтмол өгөөжийг бол үзүүлэх ёстой байдаг. Тэгэхгүй ингээд зах нь унангууд бүр хүчтэй ингээд унцдаг юм хувьцаа шиг унцдаг сан байх юм бол сангийн ямар ч давуу тал бол байхгүй болчдөг байгаа. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр ингээд харъя л та. $200 байсан бол сая 6 сарын 3-нд шууд 2 өдрийн дотор 170 болтлоо бол унсан байна. 15% бол бараг л өдөрт ингээд 10%-ээр савлж ийн гэхээр бол энэ бол одоо Солонгосын хөрөнгийн зах бол ямар их эсдэлтэй, ямар их савлгаатай бол энэ дээр бол харуулж байгаамаа. Тэр нь бол энэ риск дээр бол стандарт deviation хазаалт гэж бол ярьдаг. За энэ нь бол 41 гэж байгаа. VTI яг бол стандарт хазаалт нь бол ердөө 13-тай л байгаа. Тэгэхээр 13-40 гэхэр зэрэг энэ Америкийн VTI гэдэг нь бол асар олон компаниудаас бүрддэг тул эрсдэл нь түүнийгээ дагаад бол бага байгаа. За эндээс бол ямар ч байсан та бол гадаад ETF-ийг бол яаж хардгийг, аль үзүүлэлтийг нь Yahoo Finance-с харж анхаарч хооронд нь харьцуулж болдсон бэ гэдгийг бол олж мэдчих авлаа. За ингээд ямар ч байсан хэдүүлээ хөрөнгө оруулалтын сангуудын төрлүүдийг үзлээ. Дотоод, гадаад, за хаалттай, нээлттэй яаж сангуудыг авах та юун дээр нь анхаарахын, зах зээлийн үнэлгээ, NAV гээд цэвэр хөрөнгийн үнэлгээтэй ингээд харьцуулах, expense ratio гээд бүхий л зүйлүүдийг бол үзсэн. Гэхдээ та энэхүү видеоноос авах гол сургамж нь бол өөрөө мэдэхгүй хувьцаанаас шилж авч өндөр эрсдэл хүлээхийн оронд яг энэ улсуудынх нь топ компаниг нь аль хэдийн олж судалсан сангийн ингээд авчих юм бол та харьцангуй тараан байршуулсан бага эрсдэлтэй. Гэхдээ танд хөрөнгийн зах олгож болох хамгийн сайн өгөөжийг бол ингээд энэхүү аргаар бол олчих боломжтой. Тэгэхээр би анхлан эхэлж байгаа эсвэл хөрөнгө оруулалтыг яг сонирхож байгаа. Гэхдээ тодорхой юм өндөр мэдлэгтэй болоогүй хүмүүст бол илүү юм хөрөнгө оруулалтын сан руу бол яг өөрийнхөө хувьцааны хөрөнгө оруулалтынхаа тал 60%-ийг нь бол оруулаад үлдсэн мөнгөөрөө бол яг өөрийнхөө хамгийн сайн судалсан мэддэг гэсэн хувьцаанууд руу бол оруулж явахыг бол зөвлөхөр байна. За мэдээж хөрөнгийн зах нэлээдээ унсан одоо хямрал тохиолдох юм бол 2022 он 2008 оных шиг тийм зүйл болох юм бол унжил таарна. Гэхдээ миний түрүүний өртгөө дундчлах аргыг та ашиглаж чадах юм бол бага ханш дээр нь хямд үнээр хувьцаануудаа хөрөнгийн захынхаар нэгж ирэхийг авснаар ирээдүйдээ өсөлт нь бол та өгөөжийг хүртгэл байгаа. За үүгээр энэхүү видеого өндөрлөе. Дараагийн видео хүртэл түр баяртай.